Өглөө сайн бацгаана уу? Росли Тарууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За ингээд өнөөдрийн маань мэргэний сэдв та бүхний амьдралд ирж буй нэгэн том адислал гэсэн ийм сэдвээр хийхээр болж байна. За тэгэхээр энэхүү гурван картны маань одоо нөгөө талд нь яг ийм гурван өгүүлбэр байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо шооныхоо сонголтоор хийгээд уншлагандаа орж ирэх нэ. Тэгээд YouTube channel-та маань өрөөл цуг байдаг та бүхэндээ баярлалаа. Шинэ гишүүдтэй тавтай морил гэж хэлье. За тэгэхээр та бүхэн маань таараа төзрөө байгаа газараа хүргүүлж авахыг хүсэх юм бол пэйж болон Instagram хаягаар хандаарай. За ингээд бүгдээрээ ер нь бол яг шоонуудаа өнгийн ингээд ойроос харчи тэ. За нэгдүгээр группийнхан маань энэхүү шоо байна. За хоёрдугаар группийнхан маань өнг ойроос харахлах юм байна. За групп 3-ийнхан маань би яг нөгөө нэг тоочны өнгнүүдийг ер нь бол мэддэггүй учраас хэлж чадахгүй байгаад энэ. Тэгэхээр та бүхэн маань камерт тодорхой харагдаж байгаа гэж найдаж байна. Та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань өдрөө дэлгэхэд бэлэн үү? За Wow, abundance гэсэн карт маань гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө гоё эерэг сэтгэл зүйг хадгалаарай. Яг чиний одоо хүсэж байгаа манифест хийж байгаа зүйл чинь биелэх болно. Энэ бүхэн танд abundance бол одоо элбэг дэлбэг байдал, мөнгө санхүүгийн хувьд танд гинтийн гоё ашиг орлого орж ирэх баярт мэдээ танд ойрхон ирэх нэ. За нэгдүгээр группийнхан маань abundance гэсэн картын сонголтыг хийжээ. За тэгэхээр бүгдээрээ энэхүү abundance-тэй ер нь бол яг ямархуу байдлаар таны амьдралд орж ирэхээр байна вэ гэдэг зүйл дээр тодруулаг уншлагаар хэлүүлцгээе. За групп 1-ийн маань хорвоо ертөнц өгч байгаа энэхүү ажил ямар утга учиртай, ямар одоо замаар гэх юм уу да замчилж орж ирж байгаа зүйлээ. За групп 1-ийнхэн маань дэлгэрэнгүй тайлбар өгнө үү. За ер нь бол нэлээд урт удаан хугацаанд хүлээсэн таны одоо ажилтай гоё бүтэх ийм ойрхон цаг нь иржээ тий. За Three of Wands карт маань ер нь бол маш их юм хүлээлтийн карт байгаад байдаг те. Ер нь бол удаан хугацаанд хүлээсэн таны ажил үр дүнгээ өгөхөд маш ойрхон байна. Баярт мэдээ. За дараагийн маань карт Wow, High Priestess карт маань гарч ирлээ. Энэ бол маш нууцлаг, маш зүн совинлог, маш энерги өндөртэй кул карт байгаа. За дараагийн маань карт Queen of Cups гэсэн карт маань гарч ирж байна. Вау, гурван карт маань гуруулаа маш гоё нэрхтэй картууд гарч ирж байна шүү. За King of Swords. За бараг орж ирэх нь тодорхой байсан юм аа. Гэсэн нэг өөртөө ихтэй энэ эргэтэлэг нэрхтэй карт маань байгаа. За Ace of Pentacles бол вау эхнээсээ таны мөнгө санхүүгийн байдал гоё ингээд шийдэгдээд явах нэ. Боломж бол ихний байдлаар маш гоё боломж гарч ирэх нэ. Ace of Pentacles бол одоо шинэ эхлэлтэй бүх юмний гоё эхлэл. За дээр нь цаана маш гоё юм алтлаг өнгөтэй навч. За тэгээд нар Pentacles маань бүр ингээд янзын гоё ялалцаж байна. За вау. Ten of Pentacles. За Ten of Pentacles карт маань юу гэдэг вэ гэхээр
энэхүү карт маань яг энэ материалын ертөнцийн дээр буюу бидний амьдарч буй ертөнцийн дээр таны Pentacles 10 дахин үржих гэсэн карт. Яг гоо гэр бүлийн баяр баясгалан гэр бүлийн гоё юм одоо санхүүгийн эрхчлөөч гэдэг юм уу тийм байж болно. Мөн гоё аз жаргалтай гэр бүлийн амьдрал мэдээж эрэг мөнгө гэдэг бол одоо маш олон зүйлийг ерөн шийддэг ийм зүйл байгаа. За дараагийн карт Eight of Cups карт маань гарч ирж байна. За хоёр карт Six of Swords, Eight of Pentacles, за Emperor, за Ace of Swords, the Sun, Five of Cups, Ten of Swords, Nine of Pentacles. За ер нь бол энэхүү картуудаас харах юм бол баг зэргийн яг анхааруулгатай уншлага болж байна. Тэгээд за Ace of Sword-оо хэмгэлтаа тавиад энд 1 2 3 карт ямар ч гэсэн тодруулах картууд маань гарч ирж байна. За тэгэхээр ер нь бол яалтчгүй эхнээсээ л удаан хүлээгдсэн одоо мөнгө санхүү танд гоё шинэ боломжийг өгч бүх зүйлс гоё тодорхой болж таны одоо юу гэдэг яг хүлээгдэж байсан зүйлс биелэлээ олж байгаа юм шиг нэг юм мэдрэмж. За Queen of Cups карт маань бол яг сэтгэл санааны хувьд маш гоё юм одоо дүүрэн мэдрэмж авах. За дээр нь юм гоё тайван өгөөмөр одоо сэтгэл гэсэн нэг юм гоё юм зөөлөн мэдрэмжийг хаарддаг. За High Priestess бол нэлээд нууцлаг тэгэхээр магадгүй та энэ одоо мөнгө санхүүгийн байдал гэдэг зүйл дээр ганцаараа айгүй юм дотгошоо хин нэгэнд хэлэхгүйгээр одоо энэ зүйлийг ер нь бол хүлээж исэн гэх юм уу нэх олон хүнд энэ зүйлийн талаар яриаггүй нууцсан гэсэн. High Priestess бол зүүн совин нөгөө талаасаа маш нууцлаг ертөнц байдаг Тэгэхээр энэ зүйлс бол таны магадгүй гоё өгөөмөр байсны чинь гоё нинжин сэтгэлтэй байсны чинь маш гоё юм юм бүхэнд байгаар нь хүлээж аваад одоо бүх зүйлд талархалтай хандсан ч гэдэг юм уу Queen of Cups бол ер нь бол тийм энерги байгаа. Тэгээд за King of Swords бол ер нь бол алсын хараа байсан бүх юмыг одоо том зураглалаар нь харж байсан логик одоо юу юм бодол санаандаа бол энэ хүү зүйлийг бол аль үшээ төсөөлсөн байсан гэдэг ч юм уу нэг ийм карт байгаа. За Ace of Pentacles маань мэдээж шинэ beginning, шинэ эхлэл маш гоё ихний гоё одоо мөнгө санхүүгийн байдал эхнээсээ эхлээд ингээ гоё орж ирээд таны амьдралд багчсан гоё ингээд одоо нөгөө гэрэл асааж яана л да. Ер нь бол за яг ингээ болох гэж шүү юмс гоё ингээд эргэлт ирж байна гэх. За Ten of Pentacles бол эхний Ace of Pentacles-ыг 10 нугалсантай тэнцэх ийм гоё энерги буюу одоо 10 даблдна гэсэн үг шүү дээ. Гэхдээ энд бол анхаарах зүйлтэй энэ хоёр карт анхаарах зүйлтэй карт байна. За Eight of Pentacles карт маань ер нь бол орж ирсэн мөнгөө маш юм няхуур одоо орлого зарлагаач гэдэг юм уу хянах ёстой. Ер нь бол энэ зүйл дээрээ маш гоё болгоомжтой одоо мэдрэмжтэй байх хэрэгтэй гэхэд энэ хүн нөө Pentacles-аа өнгөлж байгаа үстэй тэгэхээр магадгүй та одоо эхний дугаарт ингээд за мөнгө санхүүгийн байдалтай blessing танд хорвоо ертөнц маш гоё зүйлийг ингээд өгөнгүүт одоо хэрэгцээгүй зүйлд ингээд бид нар зарцуулна гэж ярьдэн шүү дээ. Тийм биш. Энэ нэг зоосыг 2 болгох 3 болгох тэрнийхээ нэгийг цааш нь хийх гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар энэ одоо Pentacles-уудыг маш гоё хөнгөлснийхаа дараагаар ер нь бол миний хувьд бол жоохон хуримтлал үүсгэх гэж хэлнэ. Яагаад тэгэхээр Emperor бол яг ийм төлөвлөгч маш юм томмоор ер нь бол ямарваа нэг зүйлийг төлөвлөж хөдөлдөг ийм одоо энерги байдаг. Одоо хааны карт шүү дээ энэ маань. За тэгэхээр Ace of Swords бол энэ зүйлс бол тодорхой. Одоо яг ингээд цаг нь болсон байсан. Одоо ингээд цаг ойртож байна. Та хичээл зүтгэлийнхаа хариуг авнаа. Хүсэн хүлээж исэн King of Swords буюу энэ барьсан Sword бол одоо бол биелэлээ олж та энэ хүү гоё аз жаргалтай abundance буюу санхүүгийн байдал
танд сайхан эергээр нөлөөлөх ийм боломж нь гарч ирэх нэ. За тэгэхээр бас ингээд санд карт маань гарч ирсэн. Тэгээ санд карт нь бол тартын хамгийн бэсти нарлаг карт те. Тэгэхээр санд болон Ace of Pentacles карт хоёрын өнгө айгу гоё байгаас те юм шаргал. За Ten of Pentacles ялгаагүй. За тэгэхээр энэ бүгдээрээ яах нь вэ гэхээр энэ зүйл бол чиний амьдралд маш гоё гэрэл гэгээтэй зүйлийг мэдээж хэрэг авчинтай олон зүйлийн асуудлыг шийдсэн байх болно. Гэхдээ Air of Cups, Six of Swords хоёр карт маань яг ямар учиртай вэ гэдгийг нэг харъя. За what's the Air of Cups, Six of Swords. За шудраг усны маань карт гарч ирж байна. Four of Pentacles гарч ирж байна. Page of Cups, дэлхий карт, Four of Swords, Queen of Pentacles, Nine of Pentacles. Окей. За тэгэхээр юу вэ гэхээр за эхний карт маань энэ карттэй мөнгөө нөгөө хямхтаа үрээрээ гэдэг ажиж байна ахгүй юу? Ер нь бол энэ бол яг комфорт зоны карт те байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай ямар нэгэн үйлдэл хийхгүй ингээд те яг ингээд байгаа зүйлээ бариад сууж байгаа ийм хүний карт. За энэ хүний карт Justice картаа цуг гарч ирдэг бол Justice бол яг шудраг усны карт ахгүй юу? Та юу өгнө те түүнийгээ авна гэдэг ийм карт. За дээр нь ер нь бол яагаад энэ хоёр картыг ингээд одоо тодруулж байгаа вэ гэхээр хоёулаа ямар нэгэн зүйлээс ингээд нөгөө нэг одоо салах тий Air of Cups бол танд хэрэгцээгүй ийм feeling буюу мэдрэмжэн дээр суурилсан ийм төвхтэй одоо таны сэтгэл зүг өвтгөөд байгаа зүйлээс та холдож явах. За Six of Swords мөн адилтай. Sword бол өөрөө нөгөө жоохон яг ийм бодолтой асуудал ч гэдэм үү нэг тийм зүйл одоо суурилдаг. Тэгэхээр одоо мэдрэмж болоод таны асуудалтай ингээд цэгцрэх боломж нь ингээд гарч ирнэ тий. Гэхдээ та одоо бүх зүйлээ асуудлаа нэг дор магадгүй энэ орж ирсэн мөнгөөрөө шийдэх биш өөртөө ингээд авч үлдээд тий нөгөө нэгийг 3 болгох 3-ынхаа нэгийг далд хийх гэдэг нэг ийм зарчим яриадсан да. Ер нь бол тэр зарчмаар явах нь айгүй зөв байгаад байна. За тэгэхээр Page of Cups бол маш гоё ийм feeling-ийн карт байгаа те. Яг ийм Queen of Cups-тай адилхан. Тэгэхээр энэ зүйлс дээр бол та одоо мэдрэмжээ айгүй сайн сонсох ёстой те. Энэ бүх зүйлээсээ салах гэж байгаа ингээд бүх аягаа ингээд орхиод явчих юм бол магадгүй ингээд та бас буцаад жоохон одоо юу гэдэг одоо нэг үржүүлэх мөнгө маань одоо магадгүй байхгүй болчих гээд байгаа юм шиг те мэдрэмж байна. Тэгэхээр та ядаж ингээд те Page of Cups гэдэг маань өөрөө гоё юм шин зүйлийг эхлэл ахгүй. Тэгэхээр шин ийм зүйл олж гоё хийх ч юм уу те мөнгөө одоо өсгөх тал дээр анхаарна уу гэхээс та ямар нэгэн байдлаар асуудлуудаа нэг дор шийдэх гэж битгий хичээгээрэй л гэсэн ийм комент. За дэлхий карт бол ер нь бол одоо ямарваа нэгний төгсгөл карт байдаг. За тэгэхээр дэлхий карт маань ер нь бол ямарваа нэгний одоо төгсгөл дундаа айгуу гоё амралт аваад тэгээд цаашаага дахиад шинэ фейс буюу шинэ зүйлийн амьдралыг эхлүүлэх гэдэг те. Тэгэхээр миний хувьд бол яг сая яг энийг ингээ ярангуут орж ирж байна ер нь. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр та өмнөх одоо алдаач гэдэг юм үү те магадгүй энд нэг юм жоохон одоо те одоо өгөх хөстэй авлага гэдэг юм үү те тиймэрхүү мэдрэмжийн одоо асуудлууд байгаад байгаа учраас энэ зүйлсээс та одоо салах цаг чинь болсон тий салж болно. Гэхдээ дараагийн фейс буюу шинэ эхлэлээ та дундаа маш гоё амралт авч агаад шинээр ингээд нөгөө нэг одоо орж ирсэн мөнгөө өөр гоё шинэ зүйл дээр туршиж тий тэр зүйл таныг маш гоё ингээд нэг юм зөв зам руу чиглүүлэх юм шиг нэг юм мэдрэмжтэй. За энд болохоор нэг юм шувуу ингээд нисэж байна тий. Байгаль дэлхий ер нь бол ан амтан одоо дэлхий гэдэг маань бид бүхний ер нь бол яг их бий болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол
одоо юу гэдэг газраасаа одоо үржил шинтэй ногоогоо идэж гин те тэнгэр маань биднэрт ингээд сайхан одоо хөх зэнхэр тэнгэр харуулдаг гоё мөндөр харуулдаг бороо харуулдаг те за нар маань биднийг үргэлж сайхан ивэж гэрэл хийгээ хайрлаж биднэрт ирч хүчийг өгдөг гих жишээний те мод маань биднийг амьсгалуулдаг гэдэг шиг тэгэхээр ер нь бол магадгүй бас энэ дэлхийн карт маань одоо те одоо мөнгөө магадгүй та байгаль дэлхийдээ бас маш гоё өөжтэй зүйлийг хийж одоо том бий гэдэг байгаа чинь одоо энд би жижиг бий сууж байгаа байхгүй юу а том бий бол бидний хүрээлэн буу бидний одоо энэ хорвоо ертөнцтэй бүх зүйлс за тэгэхээр энэ одоо те хорвоо ертөнцтэй бас та бүхэн маань магадгүй маш гоё талархлаа илэрхийлээд гоё өргөл өргөх те баярлсан таларснаа илэрхийлэх ер нь бол бүх зүйлс ингээ blessing буюу таны амьдралд орж ирж байгаа маш гоё одоо ажил учраас та магадгүй те том биендээ өргөл барьц өргөх ийм шаардлага байгаа гэж ер нь бол хэлэхээр байна. Тэгэхээр ингээд нөгөө сайхан нарандаас өөргөж болно те заавал ингээд нэг тийм их мөнгөөр хэмжигдэхгүй шүү дээ энэ бол зөвхөн зүрх сэтгэлээсээ баярлаж талархснаа илэрхийлж байгаа илэрхийлэмж буюу одоо ер нь бол нөгөө бид нар газар одоо жишээ нь ингээд газар шороондоо уул уссандаа тий хайрхандаа за ус бол биш ээ ер нь бол хайрхад одоо үеийн газар дэлхийдээ бид нар нэг тийм 10 будаа өргөж бид нар үүлийн үрээ одоо нэмгэлдэг тий бас баярлсан талархснаа илэрхийлдэг энэ илэрхийлэл бол одоо маш их баярлуулдаг ч гэдэм үү тий за арц үжээ уугуулах ч гэдэм үү те ер нь бол яг би миний хувьд бол шүтлэгтэй хүн тэгэхээр энэ дэлхийн карт маань өөрөө энэ надад маш юм тод харагдаад байна л да ер нь бол тэгэхээр ингээд ер нь бол нөгөө талархлаа илэрхийлж байгаарай л гэж нэгдүгээр группийнхандаа хэлмээр байна тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдлаа энэ хүрээд уншлага маань өндөрлж байна тэгээд баярлалаа баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ийнхан маань энэхүү сонголтыг хийсэн дээ. За тэгэхээр за вау love болцолгүй хайр passion attraction өөрийгөө хайрлах. За ер нь бол энэ дээр бол маш олон хайрын төрлүүд гарч ирж байна те. За өөрийгөө хайрлах хайр. За ямар ч гоё болцолгүйгээр те гоё хайр чиний амьдралд орж ирэх passion те чиний ингээд дотоод магадгүй жоох ингээд гунцсан сэтгэлд чинь маш гоё юм шин тийм гал дүл асахаар хэнийгэн чиний амьдралд ирж байна гэсэн нэг ийм нэрэгтэй маш гоё том зүрх шүү дээ. Энэ хүн энэ зүрхийг бүр ингээд одоо дийлэх байгаастай. Бүр ингээд яах вэ гэсэн нэг тийм тэ ямар хүн юм бэ? За групп 1-ийнхний маань хувьд за энэ авчи та. За групп 1-ийнхний маань хувьд хорвоо ертөнцийн өгч байгаа ажил яг ямар утга учиртай, ямар замаар орж ирэх вэ гэдэг дээр асуултаа асуугаад дэлгэрэнгүй уншлагаа эхлүүлж байна. Wow, Ten of Pentacles жаргалтай гэр бүлийн карт маань гарч ирж байна. За өвөө нь хүүхдээ өвөр дээрээ тавьсан те. Ээж аваа хоёр нь тэр цаана тас тэмрэлтсэн л зогсож байна да. За энэ бас Emperor маань үг нь бол жоох юм хүүтэн төрлийн бас яг энерги бэдийн ер нь бол нэг тийм зарчимч нэг юм нэг сахалтай нөхрөөдийн үг нь бол те үндсэн картууд юм байна. Гэтэл энд бас л цаана хүүхдүүд тоглоод энэ орчин нь айгүй гоё nice байгааз. За дараагийн карт Wands удаан хүлээдээ та энэ хайрыг
За Knight of Swords. Юу гүйлцээд ороод ирэх юм шүү дээ. За Six of Wands. Ten of Wands. Eight of Cups. Ace of Wands. За энэ Wands бол одоо ер нь бол одоо хамгийн утга учиртай шүү энэ картн дээр. Энэ бол inspire таны одоо тэ өөрчлөлт за ирвэхээ байгаад байна. Энэ бол одоо transformation буюу өөрчлөлтийн карт. За choice-ийн карт маань гарч ирж байна. За Ace of Cups маань гарч ирлээ. Hermit. За ер нь бол маш л няхуур л үзэхэндээ. За Five of Pentacles, Six of High Priestess карт маань энэ High Priest карт маань арай биш. За Karma, Four of Swords, Magician, Ten of Cups. За энэ хүрээд авъя. За тэгэхээр ерөнхийдөө нэг сонирхолтой юм нь 3 дугаар группийн маань яг нөгөө таны амьдралд ирж буй ажиллал те. Гэхдээ энэ яагаад ч юм одоо таны амьдралаас явсан хүн эргэж ирэх те. Нэг ийм энерги байна. Дээр нь хоёрт нь бид нар ярьсан те. Self love гэдэг байгаа те. Өөрийгөө хайрлах ёстой гэсэн ийм хоёр ийм мэдрэмжтэй уншлах болж байна. Маш сонин. Гэтэ би энэ одоо яг энэ хоёр зүйлийг яаж нэгтгэхээ сайн мэдэхгүй байгаа боловч ямар ч зэхнээс нь явжээ. Гэтэ одоо миний бодолд юу орж ирж байна гэхээр энэ хүн одоо таны амьдралаас явсан хүн ирж байгаа гэхээр та энд хоёр сонголтын карт гарч ирсэн те. За хоёр сонголтын карт яагаад гарч ирсэн бэ гэхээр яг энэ харилцааг та аюул сайн бодох ёстой. Нэг бол үнэхээр энэ харилцаа хоёр дахь боломж олгогдоод хоёр дахь боломж олгогдсон үед та хоёр өмнөх алдаагаа давтахгүйгээр маш юм хүчрхэг хос болох нэг сонголт. Нэг бол та энэ хайр ирнэ те. Энэ unconditional love бол ямар нэгэн болцлогүйгээр хайрладаг хайр. За гэхдээ болцлогүй хайрлаж болох ч гэсэн өөрийгөө нэгт тавиарай гэсэн хоёр дахь вариант. За хоёр дахь хүмүүс нь яах вэ гэхээр хэрвээ хоёр дахь тэр боломжийг энэ хүнд өгөөд тэр хүн чамаад ямар нэгэн байдлаар өмнөх алдаагаа харуулах те мэдрүүлэх нэг ийм мэдрэмж авах юм бол магадгүй энэ харилцааг бас тэр бол таны сонголт дуусгаж болно гэсэн үг. За хайр бол угаасаа unconditional буюу болцолгүй юм байна. Гэхдээ болцолгүй байлаа гэд self love буюу өөрийгөө хайрлах хайраа орхиж болохгүй л гэдэг ийм хоёр санаатай шүү. За Emperor бол айгүй тийм том төлөвлөгч ер нь бол карт байдаг. За Ten of Pentacles бол яг өмнө нь одоо ямар нэгэн байдлаар энэ тайрын хувьд миний одоо ийм одоо яг ийм гэр бүл болох гэсэн ч юм уу, гэр бүл байсан ч юм уу нэг ийм хүний энерги байгаад байна. Энэ зүйл чамайг нэлээд удаан хүлээлгсэн энэ харилцаа буцаж эргэж орж ирэх гэж байна. Гэдг нь Knight of Sword. За Six of Wands карт маань энэ хүн өөрийгөө одоо өөрийгөө бэлэн болчлоо л гэж бодоод байна л та Six of Wands бол жоохон эго карт байдаг. Гэхдээ өнөөдрийн энэ уншлаган дээр бол миний хувьд одоо чиний хүсэж байгаа тэр хүн болоод өөрийнхөө шинэ хувилбарыг бүтээгээд айгүй тийм баатарлагаар ирж байгаа юм баггүй. Би ингээд би айгүй гоё ингээд
өөрийнхөө хувьд айгүй бести байж чадлаа тий мундаг байж чадлаа. Одоо би чиний амьдралд ингээ орж ирж болох уу тий. За Ten of Wands карт маань ер нь бол нөгөө нэг feelings жоохон хүнд байгаад байгаа мэдрэмж бол Ten of Wands карт. За дээр нь Air of Cups карт маань надад self love буюу өөрийгөө хайрлаарай гэдэг комментиг давхар өгсөн одоо ийм зүйл болсон. А дээр нь хоёулаа Two of Wands, Two of Pentacles бол хоёр сонголтын карт гарч ирснээрээ энэ уншлага маань бүхэлдээ те та болцолгүй сайхан хайр таны амьдралд ороод ирлээ. Та энэ хүнтэйгээ сайхан ингээ те юу ч удахгүй сайхан жаргаарай гэсэн уншлага байж чадсангүй. Тэгээд та бүхэн маань гэхдээ өөрсдөө айгуу гоё шийдэхтэй юм уншлага. Гэхдээ бол хорвоо ертөнц хоёр дахь боломжийг олгоно гэдэг бол миний хувьд бол маш гоё гэж бодож байна. Яа тэгвэл хүмүүс ингээд те нэг хүлээлттэй байдаг шүү дээ. Хэрвээ бит хоёр тэгсэн бол хэрвээ бит хоёр те гэдэг те ярилцсан бол хэрвээ бит хоёр тэр үед гэл ингээл те ийм юм л хийцэн бол би магадгүй энэ харилцаа дуусахад би харамсах зүйлгүй байсан да гэд нэг ийм бодлыг чинь энэ хорвоо ертөнц чамд одоо blessing болгож өгч байна. Тэгэхээр энэ blessing-ийг чи айгу ухаалгаар ашиглах чамд шаардлага гарах нэ. За Ace of Wands карт, за Air of Cups бол өмнө нь чамд энэ хүн ямар нэгэн байдлаар маш хүнд мэдрэмжийг өгсөн учраас та энэ хүнээс явсан. Тэгээ өөрийгөө хамгаалахын тулд өөрийнхөө айдсыг дахин мэдрэхүйн тулд гэдэг юм уу одоо тэ танд төөрөгдөл өгсөн учраас гэдэг юм уу тэ. Тэгэхээр Ace of Wands бол дахин inspire сэргийх карт. За inspire сэргэнгүүт та inspire дээрээ өөрөө шууд буцаад аль сонголтоо би яах вэ те хоёр дахь боломж гараад ирлээ. Би яг аль замаар нь явах вэ? Би энэ хүнтэй явах уу? Би өөрийгөө энэ хүн биш байна. Би өөрийнхөө замаар явах уу? Сонголт. За Page of Cups бол яг нөгөө feelings яг эргэж сэргээд байгаа байхгүй. Ace of Wands айгуу гоё дахиад сэргэж байна. Inspire яг дотоод нэг юм гоё галт үл гэсэн. За Cups бол яг feelings ч өөрөө ингэж гоё урсаж ингэж орж ирж байна те тэр хүнийг гэсэн сэтгэл. За тэгэнгүүт нөгөө нэг Hermit бол яг те Hermit. За дээр нь Two of Pentacles, за Two of Wands карт бол яг юм те та маш сайн бодоорой. Маш сайн дотгошоо бодоорой. За Hermit бол яг байгаа газараа ер нь бол зогсолт авах. Тэ тэр хүнээ магадгүй уулзлаа, ажиглалаа, зогслоо, шийдвэрээ гаргалаа. За одоо дүүний Hermit карт маань өөрийн дотоод хүнээ сонсох нэг ийм карт байдаг тэ. Маш чимээгүй орчинд маш өөрийгөө бүх юмнаас тусгаарлаад тэ ягаад гэвэл энэ бол амьдралын айгүй том шийдвэр байгаад байгаа хгүй. Энд тэ хамгийн чухал шийдвэрээ та бүр ингээд яг гаргах цаг ирэх нэ. Тэгэхээр энэ дээр бол энэ бол таны choice байх болно. За blessing бол гоё ирж байна тэ. За энэ өмнөх харилцаа бол танд тэ ингээд нэг юм мэдрэмж нь бол тийм гоё байгаагүй, нэг нэгээ гоё тэ нэг нэгэндээ ижил тэнцүү хайр үнэхээр өгч чадаагүй хайр байгаад байна. За бас энэ харилцаа жоохон кармик те карма гэж байгаас те үлийн үрийн харилцаа байсан байгаад байна. Яг нь үлийн үрийн харилцаа байгаа таяр ингээд сэтгэл зүйн хувьд онцгүй байгаад ингээд салсан байж болно те. Гэхдээ таярт дахин хорвоо ертөнд нэг л боломжийг надад өгөх гээд одоо те өгөх гээд байгаа юм шиг мэдрэмж одоо яг энэ уншлаган дээр бүр тэр чигтээ гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр энэ бол те Five of Swords энэ танд маш их чаленжтай байх болно те. Яг яах ёстой гэдэг зүйл дээр та хэрэгэлцэх болно. Энэ дээр бол та яах вэ гэхээр ерөөсөө л одоо дотгошоо өөртөө л ярилцсан. Өөртөө ярилцсан. За magician бол та энэ зүйлийг өөрөө хорвоо ертөнцөөс тэ ингэж хорвоо ертөнцид энэ дуудлагыг та өөрөө илгээсэн. За magician бол одоо тэ бүх зүйл гоё биелэлээ болох юм мундаг одоо ер нь бол manifesting card байдаг. За тэгэхээр Ten of Cups гарч ирлээ, Ten of Pentacles гарч ирлээ те. Хоёр дахь боломж үнэхээр сайхан гэр бүл болох боломж байна. Нөгөө талдаа Hermit буюу буцаж өөрийгөө татаад за окей би хэсэг өөрийнхөө замаар явах ёстой байна. Энэ бол арай биш байна гэж бас тэгж сонголтоо хийх боломж. За тэгэхээр хоёрдугаар группийн маань яг уу тэгээ unconditional love бол маш сайхан. Энэ бол хорвоо ертөнцид бас
ер нь бол цөөхөн байдаг гэж сонсон. Тэгээд уншлага одоо авч байгаа та бүхэнд маань ч гэсэн одоо ер нь бол ийм цөөхөн хувь гэх юм да. Ер нь бол тий таротын маань бас одоо яг 3 сая хүн үздэг шүү дээ тий. Тэгэхээр бас нэг гоё юм ажиллал авч байгаа хүмүүс байна л гэж хэлэндээ. За ингээд 2 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. За өнөөдөр ч харин 1 2 дугаар групп ер нь өдөр blessing буюу ажиллал гэсэн уншлага болохоор ер нь бол энергийн хувьд яг уншлаганаасаа эхлээд шууд сэргээд эхэллээ л дээ. Би нөгөө өглөө эрт уншлага хийж байгаа учраас нэлээд жоохон нойрмог сууж исэн. Гэсэн чи аягүй сайхан сэргчлээ. За 3 дугаар группийн маань бас аягүй гоё сэргээсэн уншлага байх болно гэж найдаж байна. Тэгээд за бүгдээр ямар ч исэн 3 дугаар группийнхаа уншлагыг эхлэе. За 3 дугаар группийнхан маань wow, passion бол ер нь бол тэ одоо юугаарч салшгүй зүйл шүү дээ тэ. Passion гэдэг бол одоо юу гэмдэ яг хоо энэ доотлыг нэг уншихгүйгээр би бол яг филингээ хэлэхэд passion бол амьдралд тэ гоё зоригтой алсын хараатай тэр зүйл дээрээ ингээд төвлөрч чаддаг тэр зүйлээ бодохоор тэ өнөөдрийн чиний уналт босолт тэ одоо уйтгар гуниг нулимс юу гэдэг тэр бүхэн тэ одоо байх л ёстой юм шиг хүлээж авна. Яагаад гэхээр та алсын хараагаа бүр ингээд аюу гоё ингээд төсөөл заяа одоо жишээ нь ингээд аль үшээ ингээд зураглаад харцсан. Та ингээд нэг холыг ингээд хараа сууж хата тий. За би нэг ийм л ингэж л амьдрандаа гэд нэг ийм зураглал гаргачихсан учраас өнөөдрийн одоо фейлдэлт тий өнөөдрийн уналт босолт бол нэг тийм сонирн биш тий. Өнөөдөр мөнгөтэй байна уу мөнгөгүй байна уу тэр сонирн биш. Яг ийм энэ бол яг passion аахгүй юу? Тэ амьдралд одоо хандах хандлага чинь аюу гоё юм хүсэл тэмүүлэлтэй байна гэдэг бол энэ амьдралд маш олон хүний хүсдэг зүйл. Тэгэхээр энэ олон хүний хүсдэг зүйлийг танд хорвоо ертөнц blessing болгож өгч байна. За тэгэхээр яасан гэсэн үгүй таны дотоод гал асах нэ. Өнөөдөр яаж байгаа чинь бол сонирн биш те. Ер нь бол за тэгэхээр 3 дугаар группийн маань passion сонголтыг авсан 3 дугаар группийн маань хорвоо ертөнц ерөндөө ямар замаар ажлыг өгч байгаа вэ гэдгээ бүгдээрээ ер нь бол жоохон дэлгэрүүлж харж байгаа шүү дээ. Wow, Tower. За Tower card маань бол миний ер нь бол сүүлийн үед аюу дуртай карт болчиход байгаа. Яагаад гэхээр шүү дээ Tower өөрөө ингээд яг нэг бол ингээд хорвоо ертөнцтэй аянга цахилгаан өгч таныг сэрэж байгаа. Нэг бол та дотроосоо маш хүчтэй тесрэлтийг хийж өөрийгөө эвдэж байгаа ийм гоё карт байдаг. Tower карт юу гэж таны бид нар ингээ өнгөрсөн зүйлтэйгээ магадгүй зуралтад яваад ах юм бол тэ өнгөрсөн 70 зүйлд одоо хоримтлагчин 70 тухамсар чинь таны одоо ирээдүйн 5 жилийг дахиад зурчдаг гэж байгаа юм. Тэгэхээр та тэгж зурхыг хүсэхгүй байгаа буюу Tower тэ та дотоодосоо одоо тэсэл өөрийгөө тэсэлж одоо шинэ хүн бий болгож байна л гэсэн. За маш олон жилийн хувьд одоо туршид хоримтлагдаж ирсэн trauma ч гэдэм үү. За 70 тухамсарт үүссэн тэ ийм гомдол цөхрөл бүх юмыг та яг энэ одоо Tower шиг дэлбэлээд та шинэ одоо хүн болж байна гэсэн юм утга учир. Энэ бол дотроосоо юм гэрэл цацарч байгаа хэвээр тэ. Тэгэхээр энэ бол өөрөө айгүй гоё юм. Хараа тэр за цаана сар юм уу да гэж харлаа коннект хийсэн юм шиг тэ. Ийм нэг яг ийм нэг тесрэх өстой цаг нь болсон. Бүр яг энэ пэшнтэйгээ бүр яг ингэж тохирсон маш гоё уншлаг болж байна. За Air of Cups энэ бол нөгөө хэлээд байгаа хгүй. Таны маш олон жил хоримтлагдаж ирсэн feelings энэ бол илүү тань дээр бол trauma гэж яригдахаар юм байна. Энэ зүйлийг та хайж авч чадхаар болсон байна.
Nice. Ten of Wands. Ямар их ачаатай байсан бэ те. Feelings бол одоо мэдрэмж, сэтгэл зүрх хүнд бас энэ passion буюу энэ Wands карт маань ер нь бол passion гэдэхгүй энэ сава карт маань. За тэгэхээр та үнэхээр хүнд feelingsтэй байсан байна. Маш хүнд. Ийм нэг нуруунд дээрээ аюу их юм ачаа авсан юм шиг. За, Five of Wands нэлээд л өөртөө тесрэлт хийж та энэ blessing-ийн ард гарах нь дээ гэдэг шиг те. Энд хараа энд тавар байгаад те. Энэ нөгөө дэлбэрээд байгаа чинь тавар чинь. Тэгэхээр та үнэхээр ингээд энэ олон асуудлаа те энэ хүнд мэдрэмжээ ингээд үүрээд энэ тавар руу очоод ингээд төсөөлтөө алхаж очоод гэдэг чинь эн чинь зам нь бол мэдээж хэрэг бартаатай. Алхаж очоод өөрийгөө бүх ингээд те хуучин өнгөрсөн онцгүй дурсамж одоо юу гэдэг те бүх юмыг тэслэгнэ. За Five of Wands бол та өөрийнхөө дотоод зөрчилтэй ер нь бол нэлээд зөрчилтөө одоо өөрийгөө ингээд нэг юм ялан дийлэхэд танд тийм ч амар биш байх болно гэсэн үг. Та үнэхээр өөртөөгөө зөрчилдөнө. Ер нь бол ингээд айгүй тийм өөрчлөлт маш том өөрчлөлт хийж байгаа хүмүүс байна да. 3 группийн маань. Энэ зүйлийг бол та маш удаан хүлээсэн. King of Cups, nice. Queen of Pentacles. Four of Swords. Nine of Pentacles. Wow, Ten of Cups. За, дэлхийн карт маань нэгдүгээр группийн дээр бас гарч ирлээ, хоёр дээр гарч ирлээ. Үнэхээр том бие буюу торгоорчнос бидний blessing-гээ бол үнэхээр хүч байгаа юм байна. За, Lovers карт маань буруу тишээ хараад гараад ирж байна. За, Wheel of Fortune амьдралын хүрт, Share of Side, Justice, Pentacles, Karma, High Priest, Hermit, Magician. За, энийг авъя. За, тэгэхээр ер нь бол яг энергийг харах юм бол та үнэхээр юм чаленжтай. Яг нөгөө эхлэлийн яриа бол те бас ер нь жоохон дүүцсгээр байна. Яа тэгэхээр та feeling бол үнэхээр өдий хүртэл маш хүнд ачааг өөр дээрээ нуруунд дээрээ үүрч амьдарч иржээ. За энэ зүйл танд одоо олвол те хэрэггүй буюу та энэ олон хүнд ачааг тэмдтэй баг ингээд шатаах гэж тэслэх гэж одоо явж байгаа зам. За энэ одоо таны ажил танд ер нь бол нөгөө тарот мэрэг маань 3 сарын хугацааных те та энэ хугацаанд одоо ер нь бол ийм одоо ийм амьдралдаа одоо юу гэмээр чам тэслэлт гэх юм уу да те одоо тавар моментийг та хийх ёстой байна. За энэ зүйлийг бол та одоо те одоо энэ одоо шинэ өөрийгөө бүтээхийг бас ер нь бол тийм чаленжтай буюу удаан хүлээжээ. Маш их бодсны эцэст та энэ зүйлийг хийхээр төлөвлөсөн байна. Одоо төлөвлөсөн байна, өөрөө ч бодсон байна. Бодсон учраас танд blessing нэрж байгаа буюу та энэ зүйлийг бас амьдралдаа magician буюу тэ одоо manifest хийсэн гэсэн үг. За тэгэхээр King of Cups карт маань маш гоё юм одоо хайр инэрлэр дүүрэн гоё карт байдаг. Магадгүй энэ надад бол таны энэ одоо тэ өөрийгөө олоход хин нэгэн эргэтэлэг юм энерги зүгээр давхар ороод ирвөл гэсэн нэг юм мэдрэмж танд
эрэгтэй хүний тэ таныг хайрлах сэтгэл танд өөрийгөө өөрчлөх ёстой юм а гэдэг энэ пашныг өгч байгаа. За дээр нь Queen of Pentacles бол та одоо бол тэ магадгүй ингээд гэр бүл болохыг хүсэж байгаа, хэн нэгнтэй гэрлэхийг хүсэж байгаа, гоё амлалт өгөхийг хүсэж байгаа, тэ сайхан гэр бүлтэй болохыг хүсэж байгаа хүн. За Nine of Pentacles бол яг өөрийнхөө бодит ертөнцийн өөрийгөө гоё олох, тэ өөрийнхөө одоо та хэн нэгний заавал тусламжийг харах биш, өөрийгөө гоё батлан дагаад тэ өстой нөгөө бүх зүйл дээр одоо independent буюу тусгаар тогтносон гэхэд л одоо нэг юм ямар нэгэн байдлаас хараад бус одоо ажил карьертай юу тийм те мөнгө санхүүтэй юу тийм те энэ асуудлууд чинь өөрөө та одоо шинэ юм пашн орж ирснээрээ гоё өөрчлөгдөх гээд байна. За би хэлсэндээ анх ингээд яг зүгээр ингээд төсөөлдөг ш бид нарт ингээд төсөөлөхөд л тэгээ бид нар чинь бас хүн л осоо байна гэдэг шиг сайн сайхан амьдрахыг хүснэ те ингээ хүсэл мөрөөдөлгүй хүн бол зүгээр ингээ өгсөн хүнтэй одоо адил те мөрөөдөлгүй хүн бол өөрийгөө одоо хорвоо ертөнцөөс арчигдж гэн л гэж юу нь бол ойлгох хэрэгтэй учраас та бүхэн маань гоё зоригтой, алсын хараатай, гоё юм пашнтай те хамгийн гол нь юу нь бол пашн. Би бол тэгж боддог юм гоё ямар нэг юм хийх юм одоо хүсэл зориг те бүр юм дотроосоо ингэж асаж гоё гарч ирэх тэр зүйл хитэн настаач байсан юу нь бол хамаагүй байдаг. Миний хувьд бол хүсвэл штэ те. За Ten of Cups бол та үнэхээр юм гоё аз жаргалтай амьдрал танд blessing-ээр ирж байна. Хорвоо ертөнцийн буюу том бие гэж яриад байгаа штэ те. Дэлхий карт маань одоо бол үнэхээр таны өөрчлөгдөх цаг иржээ те. Та бол одоо өөрийгөө гоё ийм гоё blessing ирж байгаа дээр гоё тэгтлээд аваарай л гэж юу нь бол хүсмээр байна. Тэгээд дэлхий карт маань нэг зүйлийн цикл дуусах, нөгөө зүйл шинээр гоё эхлэх ийм боломж дундаа бол та пауз авч болно те ядарсан байж болно одоо амрах тийм цаг хугацаа байж болно гэсэн үг. Гэхдээ ер нь бол яараарай л гэж хэлэндээ ер нь бол тавар моментыг аль болох хурдан хийвэл танд айгүй хэрэгтэй те биднэрт өдөр болгон үнцэнтэй цаг хугацаа бидний хүлээхгүй аль болох эрт ухамсарлаж чадах юм бол та айгүй хацтай хүн. Ухамсарлахгүй явсаар агаад ер нь бол те ямар нэгэн амьдралыг дуусгаж байгаа хүмүүс ер нь бол нэг амьтнаас одоо ялгагдах юмгүй л гэж би номноос уншсан. Тэгээ энэ бол миний үг биш шүү. Тэгэхээр нөгөө нэг нэрэл бид нартай энэ хорвоо ертөнцид төрснийх бас ингээ өөртөө маш гоё юм өөр үнцгийг харах одоо өөр зүйлийг турших те би яг юуны төлөө төрсөн гэдэг энэ бүтээлч чанараа гоё ингээд гаргаж ирэхтэй та энэ хорвоо ертөнцийн өөрийн гэсэн заавал хувь нэмэртэй төрсэн байгаа. За миний хувь нэмэр магадгүй те маш олон хүнд магадгүй жоохон ингээд гэрэл түгээхтэй жижигхэн ч гэсэн ингээд амьдралд нь гэрэл түгээч юмсан гоё ийм үнцэг байдаг шүү гэдэг нэг юм харуулах юм зоригтой юм болов уу гэж би өөрийгөө тэгээ жишээ тэгж боддог. Гэхдээ цаашаага бүтээгдэлч чанар маань юу болохыг би мэдэхгүй. Гэхдээ миний алсын хараа бол үнэхээр маш гоё алсын хараатай. Тэгэхээр нөгөө нэг энэ алсын хараанда би өөрөө их баярлаж ингэж одоо амьдрч ирсний маань одоо хүчээр би энэ зүйлийн ард ингээ гарч чадсан байгаа таахгүй. За тэгэхээр ер нь уучлаарай өөрийнхөө талаар жоохон ярьчлаа. Гэхдээ ярмаар санагдаад ярьчихлаа. Тэгэхээр хорвоо ертөнцид бид нар ингээ талархаж сурснараа тий бид нарыг одоо хорвоо та нар ингээ боддоо бид нар ингээ газар дээрээ гიშгээд явж гэн тий магадгүй бид нар зүгээр юм хатуу газар гიშгэж болохгүй тэ ингээ шавар шалбааг руу нэг алхаад орчдөг дахиж арай гэж мацаад гарч ирээд тэ ингээд өгч байгаа юм шиг ингээд одоо тэ амьдраад дүүсэн бол бас хэцүү тэ тэгэхэд бид нар сайхан зүлэг ногоо дээгүүрээ гიშгээд тэ гоё явж байна нар маань сайхан ээж байна тэ бороо маань сайхан бид нарыг ингээд газраа услаа сайхан үржил шимээ өгөөд ингээд одоо нөгөө үхэр малн тэ сайхан нөгөөдгийг нийдээд ингээд бид нар цүгээ өгөөд гэдэг шиг тэ энэ бол энэ дэлхий карт тахгүй. Тэгэхээр энэ дэлхий картанда та бүхэн маань blessing өгч байгаа одоо газраа маш гоё хүндэтгэл илэрхийлж гоё талархаж те бүх зүйлд талархаж яваарэ. Чи ганцаараа айгу мундаг биш байхгүй юу? Агаар байхгүй, мод байхгүй бол бид нар яах вэ? Бид нар хормон зургийн дотор үхэж штт. Идэх бол байхгүй бол яах вэ те? Энэ сайхан бэлчээд явж байгаа мал минь одоо 5 хошуу мал минь те байхгүй бол бид нар яах вэ?
бас л ингээл те нөгөө шимт хичээлийн дутагдалд ороод бас хэцүү л ах та те ногоо могоо байхгүй гэж чинь. За өнөөдөр чи бүр хайлаад явж өглөө. За тэгэхээр ер нь бол нэг ийм заяа. Тэгэхээр та бүхэнд маань ингээд маш гоё passion гэдэг зүйл гоё blessing болж иржээ шүү. Passion бол миний хувьд бол одоо best зүйл. Энэ бол одоо урам зориг те гаалтүл. Энэ амьдралд урагшлах хүсэл тэмүүлэл. Вау, бүр nice шүү дээ. За яг те karmic side байсан те танд одоо магадгүй өмнөх ингээд амьдралын карма байсан бол ер нь бол эцэслэгдэж байгаа шүү гэдгийг коммент энд те тэслээд одоо шинэ биегээ өөрийгөө бий болгох justice буюу гоё те юмсыг одоо зүгээр шийдвэрлэх те байгаар нь хүлээн зөвшөөрөх гоё шудраг усны карт байгаад байгаа те зөв болгох ямарваа нэг зүйл дээр амьдралаа зөв тийш нь чиглүүл те явал гэсэн үг. За King of Cups, Queen of Pentacles хоёр карт маань King of Pentacles, Queen of Pentacles хоёр маань ийм гоё abundance карт байгааддаг. Энэ бол зоос карт те. Тэгэхээр Pentacles-ууд маань ер нь бол яг одоо тийм abundance талдаа байдаг. Тэгэхээр миний хувьд бол таны санхүүч гоё passion чинь одоо те сэргснээрээ таны санхүү мөнгөч сайхан дээшлэх нь та гоё хүчрхэг каплтаач болох боломжтой байна. Ер нь бол ийм кармик та үнэхээр орчихсон байсан хүн байна. Тэгэхээр та энд бол заавал тэр төсөлтийг хийх ёстой шүү. Тэ танд хорвоо ертөнц энэ бол яг нөгөө нэг картныхаа нэрийг марчаад байгаа. За ямар ч энэ маань одоо high priestess гэдээ байгаад байгаа хгүй. Гэхдээ энэ high priestess гэхээсээ илүү надад нөгөө нэг юм санвартны карт санагдаад байгаа байхгүй юу. Санвартан бол таныг одоо тэ зөв замд чиглүүлэх багш бас айгүй хэрэг болноо. Энэ тесрэлтийг хийхэд тэ. За hermit бол яг тотгошоогоо гоё өөрийгөө сонс. Өөрийгөө маш сайн сонс. Өөрийнхөө дотоод хүнтэй ярилц өдий болтол орж ирсэн чиний далд ухамсараа зэгцэл далд ухамсарт байгаа зүйлээ тэ өөрчил. Далд ухамсарыг өөрчлөхөд жоохон хэцүү шүү. Гэхдээ та далд ухамсартаа би энийг хийж чаддаг гэд ойлгуулчих юм бол далд ухамсар чинь таныг ойлгоод ингээд таныг өөрчлөөд явцдаг. Далд ухамсарыг өөрчлөхөд нэгэн өдрийн ажил биш байдаг. Тэгэхээр би таныг жоохон яараараа гэдэг нь одооноос эхлээрэй гэсэн үг шүү. За ингээд та энэ бүхний гоё тэ magician буюу хорвоо ертөнцид та илгээсэн байна. Илгээсэн зүйл чинь таны бодит амьдрал дээр passion болж ирж байна. Тэгэхээр ямар ч байсан та маш гоё одоо blessing авч байгаа юм байна. Тэгээ хорвоо ертөнцид талархаж үргэлж талархаж яваарэ гэж одоо хэлээ. Тэгээд одоо те ер нь бол талархал гэдэг бол таны амьдралын замыг гэрэл хийгээтэй болгох хамгийн чухал зүйл. Талархах хэрэгтэй. Бага бүхэндээ жижигч байсан хамаагүй те. Одоо эргэн тойронд ч юм байгаа хамт олондоо талархах, одоо идэж байгаа хоолндоо талархах те. Хорвоо ертөнцид нар сар гэрэл одоо юу гэдэг те. Улс жаав тэ өвгдөөс одоо ингээл талархахгүй юм гэж байхгүй тэ энэ бүхэн маань бидний бий болгосон зүйлс учраас одоо бүх зүйл талархаж явах юм бол та энэ одоо хорвоо ертөнц дээр аюу гоё юм нэг ядарчтай би миний амьдралын утга учир юу вэ гэдэг энэ асуулт энэ хорвоо ертөнцийн хүн төрөлхтний хамгийн номер 1 асуулт эдэн гэсэн тэр асуултын хариулт бол ер нь бол талархал тэ талархаад бай гоё амьдралаа ямар гоё өөрчлөгдгийг хараарай л гэдэг л нэг юм комменттай 3 дугаар группийн маань уншлага өндөрлж байна. Тэгээд та бүхэнд маань хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай.